удаа би та бүхэнд 38 суудлыг намуудад хэрхэн хуваарлах вэ гэдэг талаар ярьсан ч гэсэн л тийм. Энэ дээр харах юм бол цөмөрөө тийм бол 1.5 сая хүн саналаа өгвөл 60 мянган хүний санал бол босгонд байх ёстой. За тэгвэл Монгол Ардын нам одоо дахиад авсан саналууд ингэ дэлгэрүүлээд харъя л да. Ингээ харах юм бол ерөнхийдөө дундч нэг их өндөр болгон бага юм гэж савлаагүй байгаа зү тий. Харин 2016 2020 онуудад бол 600 мянга гарсан саналыг бол Монгол Ардын нам авсан байгаа. Гэхдээ ерөнхийдөө харах юм бол 530 мянган хүний саналыг Монгол Ардын нам авдаг байх нэ. За харин ардчилсан намыг харъя. Ардчилсан намыг ингээд харах юм бол 2016 он болон 2004 онуудад за мөн 1996 онуудад хамгийн өндөр саналуудыг авсан байх нь. 2012 онд хоёр нам хоёулаа хамгийн авч ирсэнээс арай бага санал авсан. Яагаад гэвэл энд холимог тогтолцоог хэрэгжүүлсэн. Одоо бол бид мөн холимог тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа. Засан байна. Ингээд ардчилсан нам бол дунджаар 400 мянган хүний саналыг авдаг. За тэгвэл бусад намуудын авсан саналын тоог би хуваар гаргасан байгаа. Ингээд хувлаад харах юм бол жил ирэх тусам бусад намуудын авж байгаа санал өндөр болж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам ардчилсан намын саналыг хуваах бусад намуудын саналын тоо өндөр болж байгаа гэсэн. За ингээд харах юм бол нөгөө Монгол Ардын нам болон ардчилсан намаа дахиад нөгөө дунджаар нь ингээд хоёуланг яг зэрэгцүүлээд ингээд харахаар бас та бүхэнд өөрсдөө нэг тийм тооцоол гарч ирэх байх гэж бодож байна. За ингээд төгсгөлт нь. За хамгийн гол зүйл бол энэ 2005 оноос хойш бид нар сонгуулийн хуулийг тасралтгүй өөрчилж иржээ. Хар ухаанаар бодох юм бол одоо 2024 оны сонгуульд оролцож байгаа 23 нам 2 эвсэл маань дараагийн 2028 оны сонгуульд энэ удаагийн сонгуулиар олсон туршлага мэдэж авсан мэдлэгээ ахиулаад 2028 оны сонгуульд ялангуяа жижиг намууд маань илүү бэхжсэн байдлаар орох ёстой. За иргэд ч мөн адил сонгогчийн боловсрал дээшилсэн төрөөнийх дээр ийм алдаа гарсан ийм зүйл дээр бид нар илүү туршлагачих ёстой гэдэг ийм мэдлэг мэдээлэлтэйгээр дараагийн сонгуульд орох ёстой. Гэтэл яг сонгуулийн өмнө ирэх барьж байгаа намууд сонгуулийн тухай хуулийг өөрчилждэг. Аливаа улс орны тогтвортой байдал нь засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанаас гадна томоохон хуулиудын тогтвортой байдлаас их шалтгаалдаг. Жишээлх юм бол улсын хурлын сонгуулийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, татврын орчны тухай хууль гэх мэт. За гэтэл сонгуул болгоны өмнө буюу за энэ 8 оны сонгуулийн өмнө 5 онд солисон байна. 12 оны сонгуулийн өмнө 11 онд солисон байна. 16 оны сонгуулийн өмнө 15 онд солисон байна. 20 онд сонгуулийн хуулийг солисон. 23 онд буюу 24 оны сонгуулийн өмнө ийхүү солисон байна. Ингээд сонгуул болгоны өмнө биднэрт сюрприз барьдагаараа энэ эрх баригчид маань алдартай болчиход байна. Тэгэхээр энэ бол Монгол улсын цаашдын хөгжилд бол маш сөрөг нөлөөтэй юм а гэдгийг та бүхэн эндээс харах бах. Өөрөөр хэлбэл бид нар сонгуулийн хууль болон тойрог тогтоох энэ тогтоолуудыг ингэж байнга сольж байдгаа болохгүй бол бид нар цаашид хөгжин хэцүү мөн сонгогчдын боловсрал дээшлэн жижиг намууд бэхжинэ гэж үзэхэд бол маш хэцүү байх юм а.